Одын индукцийн тухай хуулийг үзнэ. За тэгэхээр энэ онол маань бол ямар учиртай юм бэ гэхээр ямар нэг юм хүрээгээр соронзон орны урсгал өөрчлөгдөхөд түүнийг эсрүүцэхээр индукцийн цахилгаан хөдөлгөөж үүснэ гэсэн ийм утга санаа. Энэ индукцийн цахилгаан хөдөлгөөж гэдэг маань бол ерөнхийдөө соронзон орны нөлөөгөөр буюу бид нар батарей ашиглахгүйгээр гүйдэл одоо гаргаж авч байгаа энэ аргыг хэлээд байгаа. Энэ P гэдэг маань бол соронзон урсгал байгаа. PB гэж бас тодорхойлж болдог. За энэ нь болохоор B болон S-ийн эсгтээр хүрч байна. За B гэдэг нь соронзон орны индукц, S гэдэг нь бол талбай. За эндээс ингээд үржүүлэх юм бол BS космос альфа. Альфа гэдэг маань S болон B2-ын хооронд хүнсийг тодорхойлж байгаа. За тэгэхээр энэндээс бол юу болж ийнө гэхээр ямар нэг юм хүрээ авъя. За энэ хүрээний талбай энэ чиглэлийн гадаргуу дээр перпендикуляр чиглэлтэй. За энүүгээр нэвтрэн өнгөрж байгаа B гэж болно гэсэн үг. B. За энэ хоёрын хооронд хүнсэг альфа гэх юм бол энэ соронзон урсгал гарч ирж байгаа. За энийг өгөх нь гэхээр бид нар соронзон урсгал гэж байна. За тэгэхээр хүрээгээр бол соронзон урсгал яах вэ гэхээр өөрчлөгдөх. Ингээ өөрчлөгдөх юм бол бидний индукцийн цахилгаан хөдөлгөөчийг одоо гаргаж авна гэсэн үг. За эндээс нэгж нь болохоор юу болж ийнө гэхээр Теслаг метр квадратаар үржүүлэхээр энэ бол Вебер гарч ирдэг. Гэт бид нар яах вэ гэхээр Вебер гэж уншдаг. За хэрвээ орооцын тоо одоо чинь энд ингээд 2 3 юм орооцын тоо буюу хүрээг ороомог болгочих юм бол энд юу болж ирдэг вэ гэхээр N орооцын тоогоор үржүүлчихдэг. За ингээл ерөнхийдөө бол индукцийн цахилгаан болж байна. За энэ одоо гол санаа дээр хүүхдүүдийн нэг гаргадаг алдаа бол юу гэдэг вэ гэхээр индукцийн гүйдлийг чиглэлийг сонгохдоо ер нь жоохон алдаж байдаг. За одоо тэгэхээр эндээс бол бид нар хасах тэмдэг гэж байна. Энэ хасах тэмдэг маань бол үүсгэгчийн эсрэг. За энэ бол юу юм бэ гэхээр үүсгэгчийн эсрэг үүсгэх зорилттой гэдгээр тодорхойлогддог. За ерөнхийдөө бол бид нар чиглэлээ тооцох юм бол модулыг аваад явж болно гэсэн үг. За эндээс хэдүүлээ ажиглагчийг энэнд талаас харъя. За ажиглагчийг энэ талаас харах юм бол ингээд хүрээ байна. За ийшийг ингээд амперметр холбоцсон. За эндээс ингээ харах юм бол соронзон орон N-ээс S рүү цаашилж байгаа гэж үздэй. За энэ S ингээ цаашаа чиглэлтэй явж байгаа. За тэгэхээр цаашаа чиглэлтэй явж гэнэ гэдэг маань бид нар бол соронзонгийн N-ээс S рүү болохоор цаашаа чиглэлтийг бол ингээ харчих болно. Нэгсний энэ B гэдэг маань бол цаашаа байна гэсэн үг. B цаашаага ойртож байгаа. B бол яах вэ гэхээр ойрт. За ойртно гэдэг маань холоос ойртох юм бол энд юу болох вэ гэхээр урсгал нь ихснэ гэсэн үг. Урсгал ихснэ. Нэг ёсны ингээ хүрээ авчих юм бол хүрээнд дэх индукцийн цахилгаан хөдөлгөөт индукцийн соронзон орон маань цаашаа чиглэлтэй ихснэ. За ингээд B-г бол хэдүүлээ тоог нь оллон болгож аваад ихсэж байгааг харуулж байна. За тэгэхээр эндээс бол бид нар нэг юм үүсгэгчийн эсрэг. Тэгэхээр B цаашаа чиглэлтэй ихсээд байгаа учраас үүнийг яах вэ гэхээр багасгах ёстой гэсэн үг. Багасгах ёстой. Тэгэхээр цаашаа чиглэлтэй ихсэж байгаа зүйлийг багасгахын тулд яах вэ гэхээр соронзон орон маань наашаа чиглэх ёстой гэсэн. Наашаа чиглэлтэй соронзон орон үүсгэх. За энэ үүсэж байгаа соронзон орон маань бол юунаас хамаарч үүсэж байгаа гэхээр индукцийн гүйдлээс хамаарч үүсэж байгаа. Индукшн. За индукцийн гүйдэл маань ингээд баруун гарын дүрмээр авах юм бол бид нар энэ дүрийн юу авах вэ гэхээр даавна. За эрхийн өр бол түнд үүсэж байгаа соронзон орны индукцийг тодорхой. Тэр энд бол яг нөгөө нэг сөрөг тэмдэг чинь гарч иж байгаа. Сөрөг тэмдэг энд гарч иж байгаа. Юу болж ийм гэхээр цаашаа чиглэлтэй соронзон орон ихсэж байна. За тэгвэл энэ ихсэж байгаа зүйлийг яах вэ гэхээр үүсгэгчийн эсрэг учраас бол юу болох вэ гэхээр наашаа чиглэлтэй соронзон орны индукц үүсгэх ёстой. Тэгэхээр энд бол юу болж ийм гэхээр одоо үүсэж байгаа соронзон орон маань бол ихсэж байгааг багасгах зорилттой гэсэн үг. Тэгэхээр индукцийн гүйдэл маань яах вэ гэхээр цагийн зүрийн эсрэг болчихж байна. За тэгэхээр энэ зургийг хэдүүлээ тайлбарлаж байна гэсэн үг. За хэрвээ энэ соронзон орон маань эндээ ямар ч хөдөлгөөн хийхгүй ингээд 50 байх юм бол юу болох вэ гэхээр
ДП бол тэгтээ тэмцэл. Нэгсний урсгалын өөрчлөлт үүсэхгүй гэсэн. Тийм учраас энд бол юу болж байна вэ гэхээр индукцийн цахилгаан хөдөлгөөч үүсэхгүй. Индукцийн цахилгаан хөдөлгөөч юунаас хамаарж байна вэ гэхээр соронзон урсгалын өөрчлөгдөх хурдаас хамаарж байна гэсэн үг. За одоо энэ зургийг хэдүүлээ тайлбарлая. За энэ нь цаашаага энэ Б үүсэж байна. За хэдүүлээ ажиглагчийг энэ талаас байна гэж харъя. За тэгэх юм бол ингээ хүрээ авлаа. Хүрээнд эхний ээлжинд Б бол их байгаа. За тэгээд холдох учраас Б бол яг үгээр багасна. Б бол багасна. За тэгэхээр багасаад байгаа Б-г яах ёстой вэ гэхээр бид нар ихсгэх ёстой. Ихсэхийн тулд бол юу болох вэ гэхээр индукцийн соронзон ор маань цаашаа чиглэлтэй байх ёстой. Индукцийн соронзон ор маань цаашаа чиглэлтэй. Эндээс цаашаа чиглэлтэй гэдээ үзэх юм бол бид нар баруун гарынхаа дүрмийг аваад эрхийн уруугаа хааш нь харуулах вэ гэхээр цааш нь харуулна гэсэн үг. Тийм бол эрхийн уруу энэ одоо зургийг автгаад цаашаа харах юм бол тойрж байгаа хуруунууд маань бол ингээд гараад ирнэ. Тэгэхээр энд бол юу болох вэ гэхээр ийш чиглэлтэй индукцийн гүйдэл үүснэ гэсэн үг. За индукцийн гүйдэл гэдэг маань бол ямар учиртай вэ гэхээр ямар нэгэн батарей ашиглахгүйгээр ийм соронзон орны нөлөөгөөр бид нар гүйдлийг гаргаж авч байгаа. Энэ гүйдлийг л яах вэ? Индукцийн гүйдэл гэж хэлээд байна гэсэн үг. За иймэрхүү маягаар бол бид нар яадаг вэ гэхээр индукцийнхаа гүйдлийг одоо Фарадайн хуулиар олж болдог. За одоо энд юу авч ийнө гэхээр бид нар нэг ийм саваа байна гэж бодъё. Дамжуулагч саваа. За ийм дамжуулагч саваа. За энэ саваан дээр бид нар юу олсон бэ гэхээр дунд нь нэг ийм эсвүүцэл тавьсан гэж бодъё. За энэ талын урт маань бол хэдүүлээ L гэж үзье. L. За энэ дээр нэг ийм саваа байгаа, дамжуулагч саваа. За цааш чиглэлээ соронзон орон байгаа. За энэ саваанд бол бид нар гаднаас ямар нэг F гэсэн хүч үйлчлэе. F гэсэн хүч үйлчлэе. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр яг юу болох юм бэ гэх одоо сонирх юм. За тэгэхээр F гэсэн хүч үйлчлэх юм бол энэ саваа маань бол шилжиж таараа. За тэгэхээр бол энд бол шилжиж ийм тодорхой юм байралд орно. За тэгэхээр энд хүрээ үүсэж байна. За юу хүрээ үүсэж байна гэхээр энд бол анхны хүрээ. За эцсийн хүрээ бол юу гарч ирж байна вэ гэхээр энэ талбай гарч ирж байна. Ингээд нийтдээ энэ талбай. Тэгэхээр энд бол юу болж байна вэ гэхээр бид нар энэ хүрээнд дэх урсгал өөрчлөгдөж байна гэж үзнэ. Нэгсний E тэнцүү хасах DP DT гэсэн. Урсгал өөрчлөгдөж. Яаж урсгал өөрчлөгдөж байна вэ гэхээр энэ BS космос альфа. За космос альфа нь бол энд бол талбайн чиглэл цаашаага S-ийн чиглэл цаашаа гэх юм бол энэ хоёрын хооронд гонцгол тэг болчихно. За космос тэг. За тэгээд энэ үний өөрчлөлтийг авч байгаа. DT. За тэгэхээр B тогтмол юм чинь юу болж байна вэ гэхээр талбай өөрчлөлт гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр хасах B DS DT. За талбай өөрчлөгдөж болох нэ. За тэгэхээр флакс маань бол цаашаа чиглэлтэй ихсэж байна. Флакс бол юу болох вэ гэхээр цаашаа чиглэлтэй анх байж яснаа цаашаа чиглэлтэй флакс маань их болчихлоо гэсэн үг. Ингээд ихсэж байгаа. Тэгэхээр цаашаа чиглэлтэй ихсэх гээд байгаа зүйлийг юу болох вэ гэхээр индукцийн гүйдэл наашаа чиглэлтэй үүсчиж багасна гэсэн үг. Индукцийн соронзон ор маань наашаа чиглэлтэй байж ихсэх гээд байгаа зүйлийг эсрэг байна гэсэн үг. Тэгэхээр ингээд хүрээ авцсан байгаа. Энэ хүрээгээр юу болж ийнө вэ гэхээр индукцийн соронзон ор маань наашаа байхын тулд бол гүйдэл нь цагийн зүүнийн эсрэг байна гэсэн үг. Тэгэхээр энэ чиглэлд бол юу болох вэ гэхээр индукцийн гүйдэлгүй нэ гэсэн үг. Индукцийн гүйдэлгүй. За тэгвэл эндээс бид нар цахилгаан хөдөлгөөч маань BDS DT юм байна. DT DS гэдэг маань бол юу болж байна вэ гэхээр энэ талбай өөрчлөлт ихэрч. Энэ талбай өөрчлөлт. За ямар нэгэн гаднаас F гэсэн хүч үүслэхэд бол энэ гүйдэлгүй гэхээр чинь дээш чиглэлтэй гүйдэлгүй зэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дамжуулагчд бол одоо аймшигын хүч үйлчлэнэ. За нэгсний баруун гарын дүрмээр ярих юм бол ийшээгээ I гүйдэл, за ийшээгээ соронзон орны индукц, за ийшээгээ F хүч болно гэсэн үг. Нэгсний дамжуулагчд чаар гүйдэлгүйгээд гадны соронзон оронд байх юм бол яах нь вэ?
ийм амфиг хүч үүснэ. За энэ амфиг хүч маань болохоор яг үйлчлэх хүчнийхээ эсрэг чиглэлтэй үүсэж байгаа. Тэгэхээр бол юу болж ийнө вэ гэхээр энэ хүчнүүдийн нийлбэр тэг үед бол энэ бол хогтон урд байдлж болно. За тэгэхээр энэ шилжилтийг бид нар dx гэж үзье. Тэгэхээр бидний ds гэдэг талбай бол өөрөө юу болох вэ гэхээр b l-ийн хүчин dx dt болно гэсэн үг. За dx-ийг dt-д хуваах юм бол энэ бол юу болох вэ гэхээр энэ савны баруун тийш хөдлөх хурд гарч ирнэ гэсэн үг. Юм тэгэхээр хацах b l b гарч ирнэ гэсэн үг. За иймэрхүү маягаар бид нар яг уу гэхээр индукцийн цахилгаан хөдөлгөөн болчихно. За энэ дэсээ бид нар эсэргүүцэлд нь хуваачих юм бол за индукцийн гүйдэл гараад байна. За энэ үний модулыг авчий. Модулыг авчих юм бол BLB хуваах нь R. За ингэж тайлбарч байна. За эсвэл өөрөөр бид нар бас тайлбарж болно. Зүгээр юм саваа байлаа гэж үтээ. Саваа хэдүүлээ ямар нэг юм нэмэх цэнэгтэй байгаа гэж үтээ. За ямар нэгэн гадны хүч үйлчлснээс бол дийшээ баруун тишээ V-г суртаа хөдлөлөө гэж үтээ. За тэгэх юм бол энэ ямар нэгэн цаашаа чиглэлээр сорон зооронд байна. За Лоренцийн хүч гэж байгаа. Гэтэ Лоренцийн хүч гэдэг нь цэнэгт үйлчлэх хүчийг ярьдаг. За тэгэхээр бол цэнэгт үйлчлэх хүч маань бол QE за нэмэх нь QVB. За бид нар цахилгаан орон байхгүй байгаа тохиолдолд энийг авч үзье гэсэн үг. Тэгэхээр хурдны чиглэл бол энэ бол баруун тишээгээ за баруун гарын дүрмээр авна. Хурдны чиглэл баруун тишээгээ сорон зоорны чиглэл долоо хуруу үйлчлэх хүчний чиглэл дунд хуруу болчихно. За тэгэхээр энд ингээ үзэх юм бол энэ хүчний одоо сорон зоорны зүгээс үйлчлэх хүч маань энэ цэнэгт бол дээшээ гарч ирнэ гэсэн үг. F гэдэг хүч дээшээ. Тэгэхээр энэ хүчний үйлчлэлээр энэ бол нэмэх цэнэг бол хэрвээ сул байсан бол дээшээ гүйж таараа. Харин сөрөг цэнэг болохоор дамжуулагч дотор бол сөрөг цэнэг бол чөлөөт хөдөлж идэг бөгөөд энэ сөрөг цэнийг тавах юм бол сөрөг цэнэгүүд бол доошо чиглэлтэй хүч үүснэ гэсэн үг. Лоренцийн хүч үүснэ. Тэгэхээр гүйдэл гэдэг маань бол өөрөө нэмэх цэнэгийн хөдөлгөөн бөгөөд яг бодит амьдрал дээр бол электрон энэ чиглэлийн дагуу урснаа гэсэн үг. Электрон урсгал. Гэтэл эсвэргээрээ гүйдэл нь бол нэмэх цэнэгийн хөдөлгөөн бөгөөд энүүний дагуу индукцийн гүйдэл гүнэ гэж үзнэ. Тэгэхээр бид нар иймэрхүү замаар буюу Фарадайн хуулиар олж болох нь нэгсний үүсгчийнхаа эсрэг гэдгээр за эсвэл яах юм гэхээр нэг юм цэнэг авч аваад тэр цэнэгт үйлчлэх хүчээр тэр цэнэг хаашаа хөдөлж чинь тэрнийхэн дагуу хэрвээ нэмэх цэнэг байх юм бол тэрнийхэн дагуу гүйдэл байна гэд тодорхойлж болно гэсэн үг. Одоо нэгэн жишээ авъя. За ямар нэгэн L гэсэн хурдтай савааг бид нар омега гэсэн өнцөг хурдтайгаар цаашаа чиглэлээр сорон зооронд эргүүллээ гэж үзье. За тэгэх юм бол энд нэг тодорхой хэсэг авъя. За энд бол юу болох вэ гэхээр DL гэсэн хэсэг авъя. За тэгэх юм бол юу болох вэ гэхээр за энийг нь хэдүүлээ ингэж энэ зайг нь L гээд энийг нь радиусыг авчиж. За тэгэх юм бол энэ жижиг хэсэг бол дээшгээ хурдтай хөдлөнө. Яг энэний дагуу шүргчийн дагуу V гэсэн хурдтай хөдлөнө. Цаашаа чиглэлтэй сорон зоон авчиж. Тэгэхээр цаашаа чиглэлтэй сорон зоон авчихаар энд байгаа ямар нэг нэмэх цэнэг байна гэж үтээ. Энэ нэмэх цэнэгд үйлчлэх хүч гэх юм бол энэ нэмэх цэнэг маань ийшээгээ V гэсэн хурдтай хөдлөе. За тэгэх юм бол үйлчлэх хүчний чиглэл баруун гарын дүрмээр тодорхойлогдно. Нэгс энүүний дагуу хурд аавна. Энүүний дагуу сорон зоорны индукц аав. За тэгэх юм бол энэ дээр үйлчлэх хүчний чиглэл ийшээ гарч ирнэ гэсэн үг. Тэр энэ DL гэсэн хэсэгт үйлчилж байгаа хүчний үйлчлэлээр бол энд одоо ийшээ чиглэлтэй гүйдэл үүснэ гэсэн үг. Ямар нэг DA гэсэн жижиг хэсэг гүйдэл. За ингээд жижиг хэсэг бүрд юу болох вэ гэхээр F гэсэн хүч үйлчлэнэ. За ингээд үзэх юм бол жижиг хэсэг бүр дээр үүсэх одоо цахилгаан орны индукцийн цахилгаан орны нийлбэр маань бол нийт одоо индукцийн цахилгаан хүч болж өгнө. За энэ маань бол юу болох вэ гэхээр тавлаар гаргасан L B гэж байсан тийм үү. Тэгэхээр энэ жижиг хэсэгт нь болохоор урт нь DL болж өгнө. За тэгэхээр V B DL-ийн интеграл болно гэсэн. За сөрөг тэмдэг бол үүсгчийнхээ эсрэг гэдгийг авч байгаа. За эндээс ингээд үзэх юм бол
V гэдэг нь бол энэ цэгийн хурд байгаа. Энэ цэгийн хурд маань болохоор юу гарч ирэх вэ гэхээр омега үржих нь L болчихно. Тэгэхээр бид нар саваг соронзон хооронд эргүүлэх юм бол индукцийн цахилгаан хөдөлгөөч үүсгэнэ. Тэгээд энэ хоёр цэгийн үзүүрт бид нар юу тавьчих юм бол ямар нэгэн хэрэглэгч тавих юм бол тэр хэрэглэгчийн чийдэн аснаа гэсэн үг ерөнхийдөө бол. За энийг явуулчаад ийш нэ бодлуулчих юм бол B омега L DL-ийн интеграл байна гэсэн. За энэ нь бол юу болох вэ гэхээр хэл нь 0-оос R болчихно. Тэр омега B омега маань бол тогтмол учраас интегралаас гарчна. За 0-оос R за ийм интеграл байна гэсэн үг. За энэ дээр бол B омега L квадрат хуваах нь 2 тэгээд 0 R-ыг орлол. Тэгэхээр индукцийн цахилгаан хөдөлгөөч маань B омега R квадрат хуваах нь 2 болно гэсэн. За иймэрхүү маягаар бол саваг эргүүлэх замаар индукцийн цахилгаан хөдөлгөөчийг олжуулна. Дан ганц саваг соронзон хооронд эргүүлэх юм бол энд бол юу болох вэ гэхээр индукцийн цахилгаан хөдөлгөөч үүсгэх гэсэн үг. Зөвхөн соронзон хоорондоо байж яах вэ? Үүсдэг. Нэгсний инерцийн шин чанараар электрон бол одоо жишээ нь энэ зах руугаа бүлэрнө гэж үзэж болохгүй гэсэн үг. Яагаад тэгэхээр энд бол ямар нэгэн юм жижигхэн ингээд зүм байгаа. Нэгсний атомд байгаа, атом тор байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ электронууд бол тэдгэр цөмүүдийг мөргөх замаар нэгсний одоо шууд бид нар савн дотор ус эргүүлж байгаа адилаар ингэж яах вэ? Нэг зах руугаа гарч үзэж ялгарна гэсэн ойлголт байхгүй гэсэн үг. Тэгэхээр атомынхаа загварыг анханасаа яах нь зөв гаргаж ирэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ингээд атом байх нь тэгээд энэ оронд торыг электронуудыг мөргөснөөр энд бол яах вэ гэхээр дулааны энерги болох ч юм уу тийм ийм маягаар цалинжуулна. Тэгэхээр энд бол соронзон оронгүйгээр саваг эргүүлэх юм бол индукцийн цахилгаан хөдөлгөөч үүснэ гэдэг ойлголт бол яах вэ? Яригдчих болохгүй гэсэн үг.